мэдчих үед аутизм бол хангалттай судлагдсан байсан. Тийм байсан учраас надад жоохон шаргуу ажиллах хэрэгцээ гарснаас хойш өөр зүйл гарч ирээгүй. Тэгээд анх хүүхдээ бид нэр Мапс докторт үзүүлж байсан. Мапс доктор цагийн $750 гээ 2 цагийн зөвлөгөөгөө 540 мянган евро бид нар төлж үзүүлээд энэ жишээ одоо манай санал болгож байгаа энэ шинжилгээнүүдийг өгөөд бид нэр эмчилгээгээ тэр эмчээс дахиад өөр эмчтэр үзүүлээд нөгөө эмч маань тухайн үед бас $300 байсан. Одоо $480 болцсон байлээ тэр эмчийн зөвлөгөө. Тэгээд энэ мэдчилгээр биомедикал докторууд дээрээс зөвлөгөө авч явж исэн. За би энийг өөрөө хийх ёстой юм байна гэдэг үндсэн дээр ерөнхийдөө функционал ангаах ухаанаар ортомолекул ангаах ухаанаар суралцсан. За функционал ангаах ухаан дээр аутизмын гол шалтгаануудын нэг болох паразит дээр паразитын мастер курсыг хийсэн. Энүүгээр ер нь би мэдэн багтдаг. Яагаад гэхээр манай паразитын багш бол дэлхийд тэргүүлэг паразитын судалгаа эмчилгээг хийсэн тийм багш байдаг. Тэр хүний багт ороод тэднээс судалцаад явна гэдэг бол миний хувьд бол нэлээд нүс төрийн хэрэг байдаг. За тэгээд ингээд паразитын эмчилгээг хийж яасан. За дараа нь сүүлийн 30 жил аутизмтай хүүхдүүд дээр ажилласан өөрийн гэсэн туршлага хоригдлуулсан эмч Мапс доктор эмч нарт аутизмын мастер курсыг хийсэн. Тэрэндээ би аутизм эмчилгээнд дээр мастер курсыг бас хамгаалсан. Детокс курс гэдэг ингээд янз бүрийн курсууд, янз бүрийн сертификат юм бол зөндөө үндсэндээ аутизмын үндсэн тулгуур болох юмнуудыг ер нь за Монголд одоо энэ чиглэлээр эмчнэр байхгүй учраас бүгдийг нь өөрөө суралцаад явсан. За гендэл гэдэг ДНК-гийн эксперт болсон гэдсэн дээр СИБА болон гизцчүүдийн хам шинжээр ихэж цогцолсон ч гэдэг юм те. Бүх зүйлийг ингээд өөрөө хийхээр өөрөө энийг шийдэж чадахын хэмжээнд тэн дээр суралцаж явж ингэж яваад энийг ажил хэрэг болгоод Монгол хүмүүст үйлчилгээ үзүүлж байгаа ийм хүн байгаа. За тэгэхээр та нар бичиж байгаа зүйлнээс ерөнхийдөө анзаардаг байгаа. За юу хэлгээд байгаа талдаа гол хэлгээд байгаа зүйл маань за бид нэр ерөн буруу амьдарч юм байна шүү тий. Одоо бид нэр зөв амьдарцгаая. Хүүхдүүдээ эрүүл амьдруулъя. Амьдралын хэм маягаа өөрчлөе. Хоолтондоо анхаарай. Өөр бидний алдаа юу байна гэдгээ харцаг. Тэгээ бидний нийгэм өөрөө бид нар хит стресстэй нийгэм бид нар өөрсдөө бүрдүүлсэн. Үүнтэйгээ холбоотойгоор хооллолт маань дандаа бэлэн хоол иддэг болсон. Байгалаасаа бид нар хөндөөсөн гэдэг бид нар өөрсдөөсөө шалтгааллах юм. Засаж олох юмнуудаа засаа явах юм бол бас харцсангуй бид нарт бол гэрэлтэй ирээдүйд дараагийнхаа үеүүдийг аутизмаас ангид байлгах боломжтой те ийм зүйлүүд байгаа учраас энэ бүхнийг одоо ингээд тодорхой хэмжээнд ингээд түгий гэж явдаг. Одоо би аутизмтай хүүхдтэй болсон хамаагүй гэх биш. За энэ аутизмаас шалтгааллах нөхцөл байдлуудыг хүн болгон зүйтэй явах юм бол нэг ч гэсэн хүүхэд аутизмгүй байж болох юм байна л гэдэг бодлоор явж ажилладаг. Тэгээд одоо манай хүүхэд 5 настай анх 2 настай онцлогдож байсан. Тэгээд яг одоо ч гэсэн аутизмтай ч гэсэн бид нэр олон зүйлүүдийг давж гарч олон зүйлийг хүүхдэд өгсөн гэж боддог. Тэгээд биомедикал ангаах аутист хүүхдүүдэд ямар нөлөө үзүүлдэг, ямар хэрэгтэй юм гэдэг талаар ярих гэж бодож байна. Тэгээд анх би аутизмын группт ороод ингээд аутизмтай хүүхдүүдийн эцэг эхчүүдийн мэдээлэл одоо үнэхээр замбрааг болсон. Хаана юу болоод байгааг ч бараг мэдэхгүй болчлаа. 3 жилийн өмнө бас харьцангуй учиртай байсан. За энэ хүмүүс ингэдэм байна. Энэ хүн байна гэж мэддэг байсан бол одоо бол үнэхээр мэдэх боломжгүй болчиход байна л та. За тэгээд 3 жилийн өмнөөс ингээд харж байхад Монгол эцэг эхчүүдийн дунд дандаа нэг тийм тэгсэн, ингэсэн, ийм байдсан байна, тийм байдсан байна гэдэг нийтлэг зүйл ажиглагддаг байсан. Ямарваа нэгэн чиглүүлэх зүйл байхгүй. Зарим зүйлийн шинжлэх ухааны нотлохотой жимшиг нотлохоогүй зүйлүүдийг ингээд үр дүнтэй гэсэн зүйлүүдийг хоорондоо хуваалцаж байгаа. Тэр нь өөрөө чиглүүлсэн
шинжлэх ухааны баримт нотолгоо байсан ч тэрийгэ зөв илэрхийлж чадахгүй байгаа зүйлүүд харагдчихсан. За түүнтэй холбоотойгоор за зарим нь ол мэдж байгаа хэрэг намайг улаан хүүгийн ээж гэдгээ мэдж байгаа. Хүүдэд зориулаад анх бол пэйж нэгээд аутизмын талаар бичиж эхэлж ирсэн. За ингэж явсаар ингээ 3 жил тасралтгүй аутизмтай зуралдсан өдрийн 10 цаг маань амьдралын маань 10 цаг 20 цаг маань аутизмтай зуралдсан аутизмын имчилгээ аутизмын онцлогоо дээр ингэж амьдардаг тийм та нартай адилхан тийм аутист хүүхэдтэй ээж байна. За тэгээ үндсэн сэтгэв рүүгээ оръё. Энэ дээр бол би бол нэг зүйлийг ярихыг хүсэж байгаа. Бид нэр ер нь бол за ганц нэг хүмүүс хэрвээ энэ дээр мэддэгтэй намайг их эртнээс мэддэг хүн би өнөөдөр орж ирээгүй байх гэж харж байна. Би ер нь бол аутист хүүхдүүдийг нэг зүйлийг аутист хүүхдүүдээр тодорхойлдог. Тэр юу вэ гэхээр аутист хүүхдүүдээр аутизмтай хүүхдүүд бол ерөнхийдөө маш хохирдог хүүхдүүд гэж ярьдаг. Ирэхээ одоо жишээ нь тэгш ирэхээрээ жинхэнэ эрүүл арх ирэхээ хасагдж гин гэж ярьдаг. Яг үнэндээ аутист хүүхдүүд яг л миний харж байгаа өнцгөр аутист хүүхдүүд хэрэгтэй эрүүл мэндийн юуг бол авч чаддаггүй. Үйлчилгээг авч чаддаггүй. За өнөөдөр за бид нар одоо бүгдээрээ л мэдж байгаа аутист хүүхдүүдэд нарийн бичингийн хөгжил дутагдaltaй байдаг, хөдөлгөөний хоцрогдолтой байдаг те. Гэтэл хэрэгцээ эрүүл хүүхэд хөдөлгөөний хоцрогдолтой, нарийн булчингийн дутагдaltaй, булчин содролтой байх юм бол анхаарна. Эмчнэр анхаарал энэ юунаас авсан байна, энэ яасан байна гэж хардаг. Гэтэл аутист хүүхдэд өө чи аутизм хэмжээ, аутизм энд байдаг штэ гэдэг хандлагаар л ханддаг. За аутизмтай хүүхэд таталт аутизмтай хүүхэд хэдэн 30% таталт өгдөг юм чинь. Энэ аутизмтай хүүхэд гэдэг цаад таталтын нарийн судалгаа оншилгоо бараг хийгддэггүй. Өөрөөр хэлбэл аутизмтай хүүхдүүд эрүүл мэндийн үйлчилгээгээ ерөөсөө авч чаддаггүй. Энгийн жишээ аутист хүүхдүүд маш их харшилтай байдаг. Яагаад гэвэл гидсний асуудалтай учраас харшилтай. Энэ аутизмтай хүүхэд учраас гэдэг. За нөгөө одоо жишээ нь манай нэг үйлчлүүлэгч маш их харшилтай хүүхэд байсан. Тэгээд тэр хүүхэд цэцэрлэг нь гадуурхах хэмжээнд хүртэл орж байгаа. Энэ хүүхэд яртай. Энэ аутизмтай хүүхэд бохир заваа учраас яртай. Иймэрхүү байдлаар бид нэр ингээд ил болон балдаад ямар нэгэн хэмжээгээр одоо дандаа тийм гадуурхагдаж байдаг. Эрүүл мэндийн энэ үйлчилгээ бол тэр чигтээ анхаарч хідэлцэж авагддгүй ийм том сэдв. Нөгөө талаараа аутизмын үрэг Америкийн сэтгцэн эмнэлгийн нийгэмлэг аутизмын 3 юугаар бид нэр хүүхдүүдэд онцлоодог. Та нар бол аутизмын бол шинж тэмдгүүдийг бол бүгдийг мэдж байгаа. Тэгээ энэ дээр би бол бараг ярих нь хэлвэц 3 зүйлээр яадаг. Нэгдүгээрт нийгэмшгүй ингээд хөдөлт автагдмал хөдөлгөөн зан харилцааны асуудлуудаар ингэж яадаг. Гэхдээ ингэж аутизмыг оншилсан ч гэсэн сэмүүдтэй та нар онцлуулж байгаа тий. За эсвэл цэнтээр онцлуулж байгаа. Ингээ онцлуулсан ч гэсэн аутизмын шалтгааныг юусаар ярьдаггүй. За танаа хүүхдэд нөлөөлсөн зүйл чинь энэ шүү гэж юусаар хэлдэггүй. Эсвэргээрээ аутизм шалтгаан тодорхойгүй эмгэг энэ бол өвчин биш гэж яндаг. Гэтэл ард нь маш хэмжээний биохимийн бодисын солилцааны алдагдaltaй тэр хүүхдүүд энэндээ тарчилж яддаг. Энгийн жишээ аутизмтай хүүхдүүд маш агрессив, ууртай, зантай байдаг, орж хашигчдаг, ууралдаг. Энэ яагаад юм? Тэр хүүхдэд ямарваа нэгэн өвчин байгаа учраас тэр хүүхэд өвчнөөгөө тэмцэж байгаа тул өвчнөө мэдрэхгүй тул тэр хүүхэд орилж байгаа гаж юм те. Аутизмтай хүүхэд чимээ шууганд маш их эмзэг байдаг. Аутизмтай хүүхэд учраас чимээ шууганд мэдрэг байгаа чийчгэвч зүйлгээ хүүхдээ стрессээс болгох гэдэг. Гэтэл ард нь маш их хэмжээний симпатик давмгалзсан стрессийн нөхцөл байдаг, кортизол өндөр байдаг, нойр хөдөлгөөнтэй байдаг. Түүнтэйгээ холбоотойгоор B12-ийн центртэй холбоотойгоор чимээ маш мэдрэг байдаг. Энэ дээр нэг жилгээ хадаггүй. За ууртай хүүхдүүдийг хүүхд чи өөрийгөө гэмтээгээд байгаа учраас за хүүхдийнхээ гэмтээх жаа зүйлийн хол байл хүүхдэд сайн тайлбарлаж өг гэдэг. Тэр бүгдийн биедэн болж байгаа процессыг за нэг
Тэний шинжилгээ ингээд өчөөрөө энэ магадгүй колестеролтэй холбоотой юм шүү гэдэг зүйлийг та нар миний бодлоор ямарваа нэгэн хэмжээс авсан зөвлөгөөд байхгүй болов гэж бодож байна. Гэтэл ард нь тийм процессыг явуулчихдаг. Энийг биомедикал ангаахаа биохимийн шинжилгээнд дээр үндэслээ тухайн хүүхдээр оншилдог. Анх доктор Римланд дан докторыг үндэслэгч. Үндсэндээ аутизмын эмчилгээг бол MAPS доктор болон дан докторууд за натуропатик докторууд ч гэдэг юм уу те ерөн эмчнэр дан болон MAPS доктор болоод явцгаадаг. Дан бол яг их хүчээ аваагүй MAPS докторыг бодвол яагаад гэвэл Римланд анх биохимийн бодис солилцооны биохимийн шинжилгээнд дээр үзлээд энэ аутизм бол эмгэг бишээ өвчин гэдгийг 40 жилийн өмнө анх Римланд гаргаж ирсэн. Тэгж явах үедээ вакцины талаар ярьсан. Вакцины талаар ярьсан учраас данны эмчнэр бол MAPS доктор шиг бол нэртэй байдгүй эмчнэр дан болохоос илүү MAPS доктор болцоодог байгаа. Гэхдээ дан докторудаас ер нь бол хайгуу ганц нэг ер нь энэ тэнд бол байж идэг байгаа. Үндсэндээ биохимийн шинжилгээнд дээр үндэслээд ажилладаг. За данж байна уу, MAPS байна уу бид нарт бол ер нь бол хамаагүй танай хүүхдийн үндсэн асуудал юу вэ гэдгийг бид мэдхэн чухал гэдэг учраас аж доктор байсан өөр гэсэн зүйлээр явдаг. За тэгэхээр Австри Герман улсад за натуропатик доктор бол Австрид бол байдгүй, Германд бол байдаг. Австри Германууд бол өөрийн гэсэн бас анагаахын үндсэн юутуудтай зарчмуудтай байдаг. За манай Австри бол FX Meyer докторороо бол нэлээд алдартай FX Meyer курвууд бол нэлээд байгалийн эмчилгээнд дундаа дэлхийд алдартай байдаг. Учраас зарим эмчнэр FX Meyer эмчнэр бол энэ дээр явдаг байгаа. За дээрэс нь Kneipe усан эмчилгээч гэдэг юм уу те ийм уламжлалт эмчилгээний байгалийн заслууд бас ер нь бол нэлээд хөгжсөн байдаг. Германд болохоор за Германы нэг эмч байгаа. 30 жил аутизмыг эмчилж байгаа Германы эмч өгдөг. Тэгтээ Герман гаралтай Америкт дэдэг эмч. Америк өөрөө дэлхийд бүх хүмүүст боломжийг өгдөгөөрөө бас нэг бодлын даваа талтай юм тий. Тэгэхээр тэр эмч маань ер нь бол өөрөмжсөн юу гаргаад эмчилгээний зарчмуудыг гаргаад явж байгаа. Анх бол миний нүд чихийг онгойлгосон хүн нэг бол тэр эмч. Удахгүй ер нь бол миний төлөвлөгөөнд байдаг. Би тэр эмчтэй ярилцлага хийгээд Монгол эцэг эхчүүдэд тэр хүний үнцгийг танилцуулна гэж бодож байгаа бол энэ жилийн аутизмын өдрөөр хийх гэж бодож байсан чи миний ажил миний ерөөсөө боломж цаг зав болохгүй байгаа учраас энэ жил бол амжихааргүй байна. Тэгээд ерөнхийдөө ажил маань багасаад за Монголд олон эмчнэр явандаа үсээд ирэх юм бол статус руугээ цагаа гаргаад хийн гэсэн бодлоо. За тэгээд манайх бол та нар мэдж байгаа онцлогоонуудыг хийдэг. Лабораторийн онцлогоо бол өөрөө шинжлэх ухааны үндсэн дээр толгоорсон. За тэр шинжилгээний хариунууд ямарваа нэгэн эмнэлзэн ач холбогдолтой шинжилгээ байх ёстой. Эмнэлзэн ач холбогдолтой шинжилгээ гэдэг маань юу гэж байгаа юм бэ гэхээр өнөөдөр бид нэр эмнэлзэн практик дээр өвчнийг зөв онцлох хот хэрэгтэй. Тийм ач холбогдолтой шинжилгээг бид нэр шинжлэх ухаанд нотлогоонд суурилсан шинжлэх ухааны үндсэн дээр суулгасан шинжилгээнүүд байна. Маш олон шинжилгээ байгаа. Хүнд виталын шинжилгээг бид нэр харъя. Одоо Монголд шилдэг байгаа SOCHEC ч гэдэг юм уу те хүнд виталын шинжилгээ байгаа. Тэр хүнд виталын шинжилгээнд дээрээс бид нэр яг энэ эмзэн ач холбогдолтой шинжилгээ бичихэд юу нь бас хэцүү. Гэтэл тэр шинжилгээний хариуг бид нэр гаргаж ирээд интерферийн гэдэг чинь өөрөө бас юутай эмнэлзэн нотлохоонд суурилсан эмнэлзэн ач холбогдолтой шинжилгээ бол зөвхөн яагаад би хүнд виталын дээр жишээ авч байгаа гэвэл та нар ерөн ихэнх хүнд виталын тест өгсөн байгаа гэж бодоод би хүнд виталыг ярьж байгаа. Тэгэхээр энэ хүнд виталын шинжилгээнд бид нэр эрдэсийн
их бага хэмжээнд өрөөсөө харахгүй. Одоо манай дээр шинжилгээ өгж байгаа хүмүүстэй би зөвлөгөө өгөхөд за танаа энэ их энэ бага байна гэхээсээ илүү ард нь нуугдсан бодисын солилцооны асуудал, ард нь нуугдсан өвчний үндэсийг хавдаг. Бид нэр компьютерийн шинжилгээд тэгээ бамбаа өөрчлөлтийг компьютерийн шинжилгээд тэгэхээр хоргоожуулалтын чадварыг компьютерийн шинжилгээгээр бид нэр зүрх судасны өвчнүүдийг харах боломжтой байдаг. Тийм ач холбогдолтой шинжилгээд адилхан эрдэс минерал өгсөн нэм тасах гэж яваад энэ ингээ компьютерийн хордлоготой энэ компьютерийн хордлогогүй энтер гэж ингээд үнсдэг. Энэ нь өөрөө ингээд хүмүүс ингээд төөрөгдөл очруулдаг. За нэгдүгээр. Хоёрдугаар өөрөө энэ шинжилгээнүүд маань дэлхийдээ үнэтэй шинжилгээ байдаг. Ямарваа нэгэн эрүүл мэндийн одоо улсын бодлогын хүрээнд би сая Трамп дээр бол харж байсан лeukorin энтер гэж яахын оронд энэ органик хүчний тест түтгний шинжилгээг даатгад тамруулчихгүй явдаа л гэж би бодож исэн миний зүгээс. Яагаад гэхээр ихэнх ээжнэр эцэг эхчүүд эдгээр шинжилгээнүүдийг өгч чаддаггүй. Даатгад хамаарагддаг учраас Европ, Америкт нэг Монголыг одоо хөгжсөн зүйл нь эрүүл мэндийн систем, даатгадын систем маш сайн хөгжсөн байдаг. Тийм учраас ямар ч эмчтэр үзүүлсэн ямар ч үнэтэй өртөг өндөртэй эмчилгээ үнэгүй байж байдаг. Тэгвэл энэ биомедикал шинжилгээнүүд маань бүгдээрээ төлбөртэй байдаг учраас ээжнэр эцэг эхчүүд 2-3 мянган долларын шинжилгээ өгөхөөсөө галздаг. Учраас энэ шинжилгээнүүд олон хүмүүс хамрагдаж чаддаггүй. Уул нь даатгад хамрагдсан байсан бол та нар олон улсын даатгалтай тий одоо жишээ нь мандал даатгалтай даатгад хамрагдсан жилд 20-30 сая төгрөгийн төлбөр төлдөг хүмүүс бас байгаад байгаа байхгүй. Тэр хүмүүс энэ шинжил маань даатгад хамрагдсан бол бид нэр даатгадын системээр яасан бол биднэрт бол илүү боломжтой шинжилгээг өгөхөд одоо зардлын ачааллгүй болчих байсан. Гэтэл харамсалтай ийм зүйл бол улс төрийн хувьд зохицуулах бас боломж авахгүй байгаад байна. Тэгэхээр шинжилгээнүүд маань та нар мэдж байгаа дандаа хэдэн сая төгрөгнөөс ярьж эхэлдэг шинжилгээнүүд байдаг. Тэгээд энэ шинжилгээнүүд дээр үндэслээд яг аутизмыг юу гэж онцлоод байгаа юм бэ? Аутист хүүхдийн ард юу байдаг гэхээр би онцлогоог нь ярих гэж бодож байна. Бидний бүгдээрээ л мэдж байгаа те аутизм дээр бид нэр үнэлүүлдэг хүүхдээ үнэлүүлсэн ч гэсэн тэр хүүхдийн ард нуудж байгаа хизээж та нар гидсийн үзээрээ хоолны дэглэм бариараа гэж Монголд бол хэлдэг байж магадгүй. Австрид бол хэлэхгүй. Хэлэх юм бол харин эсэргээрээ асуудал дагуулна. За чи мэрэгжлийн эмчтэр очих хэрэгтэй, чи мэрэгжлийн гастроэнтерологч дээр очих хэрэгтэй ч гэдэг юм уу. Тийм заавар зөвлөмжийг явна. Гастроэнтерологч нь хараад шинжилгээ засны ерөнхий шинжилгээ ч юм уу тий хараад хизээж өтгөний шинжилгээ гэж барагтаа санал болгодгоо. Хараад танаа хүүхд дээр энэ нь бол хэв юм бэ? Та нар хоолоо багсах эсвэл хоолн дээрээ ийм юу хийвээ энтер гэж хэлхээсээ глютен хас сүүг хас энтер гэдэг зүйл бол барагтаа ярьдгүй энэ эмчилгээ бол юм биомедикал эмчилгээнд дээр явагддаг. Тэгээ эцэг эхчүүд бол үнэхээр мундаг судалгаатай байдаг хардаг тэр судалгаанууд маань жоохон практик болж өгөхгүй байна уу да гэж би дүгнээд байгаа. Тэгээ та нар өөрсдийнхөө сандлыг бас юу яаны хэднээс за тэгээ би камера унтраадаа ягаад гэвэл би дэлгэц рүүгээ орчиж байгаа учраас асуулт байх юм бол бүгдээрээ бичээд хэдүүлээ юуны дараа энэ бүхнийг ярилцъя гэж бодож байна. Асуултанд хариулаад ярилцаа яваа гэж бодож байна. За аутизмын эмчилгээн дээр үндсэн 4 тулгуур байдаг. 4 тулгуур дээр бид нэр энэ бол яг аутизмын эмчилгээний 4 тулгуур гэдэг бол биш шүү. Аутизмын эмчилгээг бид нар маш олон хүчин зүйлүүдээс харж ээж энийг онцлох боломжтой. Гэхдээ эцэг эхчүүдийн зүгээс зохицуулж чадах зүйл бол энэ 4 тулгуурыг өөртөө зохицуулах боломжтой байдаг. Өдөр тутмынхаа амьдрал та нар хэрэгжүүлэх боломжтой зүйлүүд гэсэн. Тэгэхээр хамгийн ихний зүйл бол зөв зохистой хооллолт. За хооллолтын дээр бид нар мэднэ янз бүрийн хоолны дэглэмүүдийг бид нар мэднэ гапс, глютенгүй казаингүй дэглэм байна, немечкийн протоколууд байна, кето хоолны дэглэм байна, тусгай нуур сүсний дэглэм байна, карнивор гэх хойшгүй олон дэглэмүүд байгаа.
Гэхдээ хоолны дэглэм дээр бид нар зөв зохистой хооллолт гэдэг дээр бид нар юу анхаарах вэ? Хамгийн түрүүнд миний зүгээс хэлэцүүлээд төрт бодисоо ерөөсөө хас, пестицидтэй хас, хуванцар савнд хоолнуудаа битгийхээ, диплом савнд битгий хоолоо хий, гам болон ширмэн хоол савнд хоолоо хий, хонсон хоол, хадгалсан хоол, бэлдсэн хоол ерөөсөө битгий хоолыг зөв хуваарлаж идэх. Дундаа өдөрт ерөөсөө 1, 2, 3 гэсэн үндсэн 3 хоолноос өөр хоолыг хийх гэж миний зүгээс зөвлөн. Хооллолтыг өнөөдөр манайх яаж зохицуулдаг вэ гэхээр шинжилгээн дээрээс үндэслэж тухайн хүүхдэд үндсэн хоолны дэглэмүүдийг зохицуулж өгдөг. Гэхдээ яг нь манай хоолны дэглэм урд нь бол шинжилгээ авдаггүй байхад бол эцэг эхчүүдэд хамгийн хэрэгтэй хоолны дэглэм гэдэг үднэс гапсыг бол анх бол танилцуулж гапсыг нэлээд яаж исэн өгч байсан. Тест хүүхдүүд дээр та нарын хувьд одоо ингээд шинжилгээ өгөөгүй хүмүүс дээр ямар хоолны дэглэм зүгээр вэ гэх юм бол миний хувьд бол глютен болон казeinгүй хоолны дэглэмээ баримтлаад нүүрс тус багтай хоолны дэглэм байж болно. Эсвэл FODMAP байж болно. FODMAP-ыг та нар барих юм бол нэлээд үр дүнтэйгээр байж болно. Эсвэл палео байж болно. Эсвэл өвсөд өдөг өвсөл өдөөдөг хүнсүүдэд хасаж болно. Иймэрхүү зүйлүүдийг та нар өдөр тутамдаа өөрсдөө зохицуулах юм нь бүрэн боломжтой байхгүй юу? Тэрнээс биш яг нэг хоолны дэглэмийг баримтлаад явах юм бол жоохон өрөөсөд байдаг. Яагаад гэвэл бидний гидс гэдэг бол асар их бичил битнүүдийн амьдрах нөхцөл болдог учраас бид нар дээр гидсэн дагаа бичил битнүүдийг бас тэжээх жоох учраас олон талт хоолыг идж байгаа илүү зүгээр байдаг. За тэгэхээр манай дээр энэ шинжилгээнүүд бүгдээрээ манай дээр өгсөн шинжилгээний хариунууд байгаа. Манай дээр өгсөн шинжилгээнд дээр мөөгөнцөр органичны тестэн дээр мөөгөнцөр их гарч байгаа. Ийм үед бид нэр яах вэ гэхээр нүрс усыг багасгах хэрэгтэй. Мөөгөнцөр дээр та нар мэдж байгаа. За нэгдүгээрт мөөгөнцөр бол хүнд металлтай холбоотой, хөгц мөөгөнцөртэй холбоотойгоор мөөгөнцөр үүсэл маш их ихсдэг. Хамгийн гол зүйл бол мөөгөнцөр бийт их байгаа нь бол тэрний тухайн хүний бие бол хорт бодисоор нь шигтчилж шинжээдэг. За GAPS Монгол хэл дээр орчуулагдаад гарч ирсэн байгаа. Зарим ээжнэр нь сонссон байх. Тэн дээр доктор Наташа Макбрайт бол маш тодорхой бичсэн байдаг. Мөөгөнцөртэй хүүхдэд хэрвээ нүүрс устай хоол идэх юм бол этанол маш их өсдөг. Энэ нь тархинд тийм одоо согтуу хүн шиг тухайн хүүхдийг согтуу хүн шиг зан харагддаг болгодог. Тэнэгрэлтэй хит их хөөрсөн, хит их тэлэг үйлдэл хийдэг, хит их өөрийгөө өдөөсөн иймэрхүү зан характеруудыг хүүхэд гаргаж яадаг. Тийм учраас энэ мөөгөнцөртэй хүүхдүүдэд юу багасгах хэрэгтэй болчихж байгаа. Нүүрс ус багтай хоол идэх болчихж байгаа. Тийм. Тэгээд би та нарыг FODMAP нүүрс ус багтаагаар хэрэглэх юм бол илүү үр дүнтэй байна. За тэгэл хапи юу гэж ярих юм бол бас хоолны дэглэм болгон өөрчлөгдөх учраас нэг хоолны дэглэмийг бид нэр барих биш 2, 3 хоолны дэглэмийг зэрэгцүүлээд тухайн хүүхдийн шинжилгээнд дээрээс нь үндэслээд ярьдаг байгаа. За дараагийн жишээ болохоор энэ хүүхдээр гистамин маш их өндөр гарч ирсэн. За энэ хүүхэд бол лаймын хавдартай хүүхэд байсан. Боррелиозын хавдартай түрүүнд би хэлсэн паразит аутизмын гол шалтгаан байдаг. Паразитын гол шалтгаануудын нэг нь паразитуудын тэр гол шалтгаануудын нэг нь хамгийн түгээмэл халдвар бол лаймын халдвар гэж байдаг. Лаймын халдвар байгаа учраас вирусын итгэвчид маш ихтэй байгаагаас үүдэлтэйгээр маст цэл маш их хитчдэг. Маст цэл итгэвчсэн тохиолдолд дархлын систем давхар ачаал дор нь үүнтэй холбоотойгоор гистамин их болдог. Гистамин ихтэй хүүхэд бол доктортой байх боломж авахгүй тарих толгой маш их ерөөсөө ямар ч докторгүй байна. Хоолнд дургүй байх ч тийм үү нойрны асуудал энэ төр гээд олон зүйлүүд гарч ирдэг.
Одоо энэ хүүхдээр бол харьцангуй эмчилгээ хийхдээ явж байгаа учраас харьцангуй энэ одон асуудлууд бол бага, гэхдээ толгой өвдөлтөд зүйлүүд байдаг. За дараагийн манай өтөний шинжилгээнд дээр бидний хатлаг зүйл болохоор юуг хардаг? Глютен сенситив байна уу? Целиак байна уу гэдгийг хардаг. Целиакийн гол үзүүлэлтүүд антитрансглютиназа гэдэг. Та нар Евро стандарт дээр гастротаглайныг өгч болно. Энэ дээр бол глютен сенситив байдал бол целиак байна уу гэдгийг бид нэр харах боломжтой байдаг. За тэгэхээр хүүхэд глютен мэдрэг энтер байх юм бол бид нэр глютенийг ер нь нисэх хэрэгтэй. Тэгээд гилиадны морфин гэдэг зүйлийг бас доктор Наташа Макрад ярьдаг. Тийм учраас хэдүүлээ глютенийг ер нь танаа хүүхэд глютен сенситив биш байсан энийг хасах хэрэгтэй гэж миний зүгээс зөвлөмөр байна. Дараагийн энэ дээр нэг хэллэг зүйл маань юу вэ гэхээр манайх бол ер нь бол авдаггүй. Яагаад гэвэл Евро стандартаар авдаг. Дахиад нэг шинжлэх ухаанд нотол гонц зорилсон шинжилгээ гэдэг чинь өөрөө чухал. Тэгэхээр хүнсний мэдлэг байдал маань хідэн хүнс мэдрэг байдалтай биш. Иммун глобулин G дүнсэлсэн хүнсний мэдрэг байдлыг та нарт Евро стандарт дээр яваад үзүүлээд өгчих хэрэгтэй. Иммун глобулин G ямар хүнсэн дээр мэдрэг байгаагаас нь хараад тэндэн тохирсон хоолнуудыг хараад ахтын системгээ бид нэр тэнцвэртэй зохицуулаад явж чадах юм бол хүүхэд бас нэлээд сайжрах боломжтой байгаа. Тэн дээр хараад хоолны дэглэмээ бас зохицуулах бас боломж байгаа. Дараагийн зүйл нь болохоор энэ дээр бол нэлээд асуудал үүсдэг зүйл байдаг. Яагаад гэвэл аутист хүүхдүүдэд оксалат маш өндөр байдаг. Оксалатын талаар ерөнхийдөө сонссон баг тий. Бөөрийн чулуу үүсгдэг тэ кристалл, шийсэн кристалл ихэд өгдөг юм. Шийсний шинжилгээ өгөхөд кристалл ямар байгааг бид нь харж боломжтой байдаг. За нэгдүгээр даргааны бичлэгэн тестээр оксалат өндөр байдаг. Хоёрдугаар төвний тестэн дээр оксалатыг задлагдаг гэхдээ байхгүй байдаг. Оксалат өндөр байх бол нэгэн асуудалтай. Яагаад гэвэл витамин B1, витамин B6-г бол шинж авдаг. Дээрээс нь бүх эрсцийг өөртөө оксалатын талст маань эрсцийг шингээж авдагаас тухайн хүүхэд B1-ийн дутагдaltaй, B6-гийн дутагдaltaй, ихэнх эрсцийн дутагдaltaй байдаг. Үүнтэйгээ холбоотой зан харилцааны маш ноцтой асуудал гарч ирдэг. Оксалат өндөртэй хүүхэд, аутизмтай хүүхдүүд ер нь эмчилгээ хонстой манай дээр тийм олон хүн бол шинжилгээ бол өгөөгүй. Ер нь бол манай дээр ингээд аутист хүүхдэд чиглээд байгаа хэрнээ тийм аутист хүүхдэд ингээд олон аутист хүүхэд манай дээр байхгүй 20 хүрээгүй 12 хүн хүүхдүүд байна. Эргээд аутист хүүхдүүд дээр ингээд витамин санал авдаг тийм манайхаас ерөөсө 2 хүн витамин авч ирсэн ч гэдэг юм уу тийм ингээд миний үйлчилгээ маань өөрөө аутист хүүхдэд бол хүрэхгүй байгаад байгаа юм л та. Тийм учраас би ингээд эргээд үр дүн ярих бол надад бол боломж байхгүй. Манай сургалтанд байгаа хүмүүс дээр би үр дүнгийн яриулахыг бол бид нэр айл тагтаа дуртай биш байдаг. Олон хүмүүсийн анхаарал байдаг байж магадгүй. Гэхдээ бид нэр эцсийн үр дүнгээ ярилцах хүртэл юм чимээгүй байхыг боддог учраас би сая 10 хүүхэд авсан штэ тий 10 хүүхдээр шууд болцол тавьсан тэр болцлыг биелүүлж байгаа тохиолдолд үнэхээр зөв витамин хэрэглэхэд ямар үр дүн гаргадаг вэ гэдгийг тэр 10 хүүхдээр би жишээ болгоод ерөнхийдөө үр дүнгуудын цаашд нь яриад явах боломжтой болно. Гэтэл оксалат гэхдээ энэ аутист хүүхдүүд дээр оксалат их байдаг. Бид нэр эсэргээр буруу ажилладаг байдаг. Яагаад гэвэл оксалат маань өөрөө ихэнх бидний нөгөө нэг эрүүл хоол, супер хоолнуудад оксалат маш өндөр байдаг. За өөрөө шинжилгээнд дээр нэгт шимт хичээлийн алдагдaltaй хоёрт оксалат өндөр байгаа тохиолдолд бид нэр хүүхдээ эрүүл болж байна гэдэг оксалат өндөртэй хоолуудыг өгөөд идэг. Тийм учраас аутист хүүхдүүд дээр оксалат багтай хоолыг маш их хэрэглэх хэрэгтэй. Оксалат өндөртэй хоол ерөөсөө бага хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь нөгөө нэг гурвалжин будааг байна тий гурвалжин будааг гэхэд оксалат өндөртэй байна. Нөгөө ногоон ургамлууд байна тий эднэр маань оксалат өндөртэй байдаг. Учраас энийг та нар анхаарал айл болох оксалатыг яах хэрэгтэй. Яагаад гэвэл манай дээр шинжилгээ өгсөн хүмүүс дээр
Бараг 100% нь оксалат өндөр гарч ирсэн. Манай хүүхдээс бусдна. So, за яг манай хүүхд анх бол өндөр байсан. Тэ одоо оксалатгүй болсон. Ингээд энэ дээрээс ингээд өгнөд үзэхээр бид нэр оксалатыг ерөөсөө аутист хүүхдүүд дээр болгосох хэрэгтэй. Хоол дээр энийг та нар мэдсэн анхаарах хэрэгтэй. Дараа нь би энэ дээр ерөнхийдөө анхаардаг. За одоо пуза бактери ерөнхийдөө бас нэлээд өндөр гарч ирдэг. Пуза бактери өндөр гарах бол бас одоо ногоо жимсэн тэрийг бол тий бүхийг ирээдүйд энэ яадаг. Тийм учраас би түрүүндсэн зөв хооллолт гэж юу юм бэ гэж яасан. Тэн дээр пестицид энтертэй хоолыг битгий идэх гэж хэлжсэн бол одоо энэ дээр та нар дээр яах вэ гэлгээд жимс ногоог болж өгвөл боловсруулж идчих хэрэгтэй, жигнэж идчих хэрэгтэй. Тэр нь өөрөө аюулгүй байгаа. Яагаад гэвэл бид шинжилгээ өгч чадахгүй учраас шинжилгээнд дээр бид нэр тулгуурлаж одоо хүүхдэд хоолыг зохицуулж чадахгүй шүү дээ. Тэгэхээр өнөөхөө байдаг зүйлүүдийг би танд ярьж байгаа. Тэгэхээр энэ вебинар бол та нарт нэлээд үр дүнтэй эффектив байх болов гэж би бодож байна. За дараагийн юун дээр би юу харахж ирсэн байна. Хоолн дээр бид нэр шимт хичээлийг энэ дээр би салицлатыг ярих гэж ирсэн байна. Энэ харанхай очил манайх дээр манайд шинжилгээ өгсөн хүүхдүүд дээр ганц л хүүхд дээр гарч ирсэн. За манай хүүхд дээр байсан. Манай хүүхдийг одоо бол зүгээрсэн. Салицлат пенол гэдэг зүйлүүд маш их байдаг. Үүнтэй холбоотойгоор хорт бодисууд хит ихтэй холбоотойгоор хүүхдийн хувьд зан харилцааны алдагдал, за мэтэлчлэлтийн циклийн алдагдал гэдэг олон зүйлүүд нөлөөдөг. Тийм учраас салицлат пенол багтай хоолносуудыг бас хэрэглэх хэрэгтэй. Энд хамгийн тохиромжтой хоол бол доктор Файнголдын хоолны бэлэн байгаа. Тийм учраас доктор Файнголдын хоолны бэлэнийг илүү баримтлах. За тэр Файнголдын зарчмыг ерөнхийдөө баримтлан явах юм бол зүгээр болов гэж бодож байна. За дараагийн хоолны дэглэм дээр бид нэр анхаарах зүйл хоол боловсруулалтыг бид нэр хардаг. Хүүхд дээр шинжилгээнд дээрээс хардаг. За танаа хүүхд дээр өөх тос яаж боловсруулж байгаа юм бэ? За өөх тос ихтэй хүүхдүүд дээр бид нэр тэгвэл цэсний үйл ажиллагаа, гидсний үйл ажиллагаа, элгэний үйл ажиллагааны дэмжихийн тулд ямар хоолны дэглэм илүү баримтлах, өөх тос дээр юу идэх вэ гэдгийг зөвлөд өгчдөг байгаа. За энэ хүүхдээр бас бүхрийн нийтлүүд маш их гарч ирсэн. Аутизмтай хүүхдүүд дээр CBS гэнтэй холбоогоор ерөөсөө аммиак гэртэй холбоотой ер нь нэлээд асуудлууд үүсдэг. Тийм учраас энийг бас бид нэр анхаарах хэрэгтэй. За сахар бас маш их байж байдаг. Яагаад гэвэл нүүрс усыг боловсруулах боломж багтай энэ нүүрс усыг боловсруулах чадвар нь өөрөө юутай холбоотой байж байдаг. Гитартай холбоотой байж байдаг. Аутизмтай хүүхдүүд дээр первитоло гэдэг дээр маш бага байж байдаг. Одоо манай дээр шинжилгээ өгсөн хүмүүсийн бараг 80% нь первитоло бол маш бага байж байдаг. Яагаад гэвэл бид нэр хэмжээний мах идсэн түрүүнд би хэлсэн те өөрөө бид нар олон төрлийн хоол идчихэд гидсний бактери маань олон талтай байх хэрэгтэй байтал бид нар давмгаас сонхос хэрэглэснээс болоод нүүрс усаар хооллдог бактериудыг ингээд үеийн удмаараа ингээд басцсан байх нь таагаад байгаа байхгүй энэ шинжилгээнүүд дээр харахаар энэ зөвхөн тэр хүүхэд биш тухайн үе удам тухайн одоо хүүхдийн дээрээсээ 2 3 дахь үеийн хооллолттой нь ингэж харьцуулаад ярихаар тэгэхээр энэ дээр бас сайн анхаарах хэрэгтэй болдог. За дээрээс нь шингэн ямар байгааг харна. За энэ шинжилгээнд дээр ус бага байгаа даа тий. Ус бага байгаа тохиолдолд утган хаталт маш их байна гэсэн. Тэгэхээр энэ утган хаталттай үед бид нэр яаж энэ хүүхдийн хоолны дэглэмийг зөвшөөрөх вэ? Утган шингэн өөрөө бага уснаас болж байна уу гэдгээс хамаарат эслэг нэмэхүү өөр одоо гидроксигийн сайжруулахаар юу хийх вэ гэдэг дээр анхаарч ерөнхийдөө зөвлөгөөнүүд явагддаг байгаа. Дараа нь бид нар шимт хичээлүүдийг хардаг. Бид нар хоол хүнснээс шимт хичээлийг авах гэдэг бол маш чухал. Гэхдээ энэ аюул чухал зүйл аутизмтай хүүхдүүдээр энэ шимт хичээлийг авах боломж ер нь доктор Наташа Макрад ярьдаг. Тэртээ энэ хүүхдүүдийн бодисын солилцоо алдагдсан шимт хичээлийн дутагдaltaй байгаа гидсүстэй байгаа үед шимт хичээлийг бид нөхөж авах боломжгүй шүү дээ. Тийм учраас гидсийн эмчилгээний тулд хоолоор авна гэж ярьдаг. Нөгөө талаас ингээ харах юм бол аутизмтай хүүхдүүдтэй бидний одоо 4 толгоороо нэг мэтэлчлэлтийн цикл бид нар өнөөдөр ярина. Тэгэхээр мэтэлчлэлтийн цикл дээр ярихаар хоол хүнснээс авж байгаа
витаминууд маань ялангуяа B9, B6, B1, B2 ч юм уу те эдгээр витаминууд нь идэвхгүй хэлбэрээр байж байдаг. Идэвхгүй хэлбэрийн витаминуудыг бид нэр эртээ тэргүй метилжидийн цикл алдагдсан тохиолдолд авах нь өөрөө зөв үү гэдэг асуудал гарч ирнэ. Ийм учраас бид нэр шинэ тэжээлийг зорилттойгоор нөхөх бидний тулгуур хоёр дахь тулгуур болох шинэ тэжээлийг нөхөх гэдэг зүйл рүүгээ орж ирнэ. Тэгэхээр үүнтэй холбоотой та нар аутизмтай хүүхдүүд дээр үндсэндээ B6, B9, B12 ч юм уу бүх B комплексыг, эрдэсүүдийг, мультивитаминуудыг өгөх хэрэгтэй. Монголд бол миний харж байгаагаар А, Н, С илүү тэр витамин их яваад идэг, харагдаад идэг. Гэхдээ би та нарт би нодлонгоос санаад авсан нэг ч аутизмтай хүүхэд аваагүй бүр үнэхээр харамсалтай. Хамгийн сайн ямиг ингээд түүж хідээд ингээд гаргаад ингээд бичээд хідээд байхад нэг ч хүүхэд аваагүй. Тэр юу вэ гэхээр спектруматыг би та нар аутизмтай хүүхдүүд аваа гэсэн. Спектрумат яагаад вэ гэхээр спектрумат энэ органичдын хүйстэн дээр тодгуурлаад за аутизмтай хүүхдүүдтэй B2 дутагдaltaй байт юм аа. B1 дутагдaltaй байт юм аа. B6 дутагдaltaй байт юм аа. B9, B12 дутагдaltaй байт юм аа. Гэхэд тэдний гол дутагдaltaй юмнуудыг маш өндөр хэмжээгээр өгсөн. Бүх хэрэгцээтэй шимт хэлжээлийн өгснөрөө тэр бүтээгдэхүүн өөрөө алдартай байхгүй. Үнэхээр мөнгөчин байхгүй бол спектрум матал ганцхан аваад хэдэн сар уучгаа гэд би нэлээдгүй удаа битсэн нэг ч хүн аваагүй гайхалтай. Тим юм болсон түүх бас байна. Тэгэхээр энийг бид нэр анхаарах хэрэгтэй болдог. За тэгэхээр хоол гэсэн дээр нэгдүгээр шин тэжээлэг хоол авах хэрэгтэй. Шин тэжээлэг хоол дээрээ бид нар саяны хэлсэн зүйлүүдийг анхаарад явчих юм бол зүгээр гол нь энэ дээрээс би бид нэр витаминаасаа илүү бас нэг асуудал байдаг зүйл нь болохоор эрцийн дутагдал гэж яддаг. Эрцийн дутагдaltaй байж яддаг учраас кальц минералыг их сайн авч явах хэрэгтэй болдог. За оксадад маань эрцгийг маань татдаг гэж олон асуудлууд байгаа ч тийм. Тэгэхээр эрцгийг хамгийн сайн нөхөх зүйл бол усны шүл байгаа. Усны шүл гэдэг маань яс чансан шүл бол биш. Гапс дээр Наташа Макбрайд бол маш тодорхой ярьдаг. 24 цагаас дээш ясны шүлийг 48 цагаас дээш чанжиж ясны шүл болно гэж тэгж байгаа тий. Тэгэхээр тэгж чансан ясыг хэрэглэх хэрэгтэй. За шимт хичээлийн нөхөхийн тулд кориандр ч юм уу тий зүйлүүдийг шимт хичээлийн нөхөхийн тулд ясны шүлийг чанах зааврууд байгаа. Та тэрийг юусан хэрэгж болно. Ясаа ихтэйд хийчээд тулууны яс идэх имсаа хийчээд алимны цунд хий тий алимны цунд 5-аас 6 цаг байлга тийм бол усан дотор дотор байгаа эрцгийг нэгтгэж гэд эцгийг авдаг учраас шүлмөөнүүд өөрөө эрдэсэг болдог гэд ийм энгийн аргуудыг та нар өдөр тутамдаа хийж хэрэгжүүлэх маш боломжтой байхгүй юу. Тэгээ энийг ингээд хэрэгжүүлээд явах юм бол бас хоол хүнсээрээ бас монголчуудын хувьд ясны шүлөөрөө эрдэсээ авах боломж болох хангалттай байхгүй. Монгол шиг сайхан бэлчээрийн махтай юунууд бол аргагүй шүү дээ. Тийм бэлчээрийн мантаа сонгохдоо зүгээр нөгөө нэг динжи мянгаас авдаггүй те өөртөө хөдөөнөөс очиод авдаг айлтайгаа ярьцдаг нөгөө вакцин нь ямар байсан хоол болгон дээрээ та нар маш нарийн анхаарах хэрэгтэй. Тийм цаг үед бид нэр өөртөө амьдраад байгаа байхгүй юу. За дараагийн энэ зүйл нь болохоор би ямар жишээ тавих гэж шинжилгээ гарч ирсэн байг бол за энэ нөгөө түрүүний ярьсан энэ дээр нэг их гоё жишээ гарч ирж байгаа болоод энийг оруулж ирсэн байна. Эндээ манай дээр өвгний өчлүүдийг өгсөн. За миний гидсний митохондри ба би чинь ямар шинжилгээний ачлалтай хүмүүстэй нэг вебинар хийсэндээ митохондртой холбоотой шинжилгээ ярихад энэ талаар нэлээд ярьсан байгаа. Вебинар ярихад нэлээд ярьсан байгаа. Би танай нэмэчгийн протоколыг мэднэ. Доктор нэмэчг ерөөсөө юу хэлдэг вэ гэхээр колестеролтой холбоотойгоор гидсний бактерийн тэнцвэргүй байдал за тэн тундаа эмэг дөрвөлж бактерийн тэнцвэртэйгээр холбоотойгоор пропионы хүчит маш их байдаг аутизмтай хүүхдүүдэд. Пропионы хүчит их байгаа учраас та нар юу яа пропионы хүчтийг багасгахын тулд бид нар инулинийг хэрэглэх гэж ярьдаг. Тэ инулинийг
хэрэглэх юм бол яа гэдэг аутизмтай хүүхдүүд дээр ялцчгүй юм пробионы хүчил өндөр байгаад байдаг. Тийм учраас түрүүнд би хэрсэнтэй ус байгаа учраас эслэг хэрэглэх үү, эслэг дээр ямар эслэг хэрэглэх үү гэдгийг харж ирдэг. Тэгээ бактерийн дисбиозын байдлыг бид нэр бактерийн шинжилгээгээр харж байгаа шүү дээ. Түүний шинжилгээнд дээр хараад ямар бактери давмгаасан, ямар бактери давмгаалаагүйгээс хамаарат пребиотик маань өөрөө инуленийг өгөх үү, аказийн пазрыг өгөх үү, эсвэл псилиум хаалгыг өгөх үү гэдэг юм уу? Эслэг маань өөрөө ядгаатай байж байгаа. Би гэхдээ инуленийг нэг ч хүнд зөвлөж байгаагүй. Ер нь бол ихэвчлэн би аказийн пазар яг зөвлөдөг, эсвэл эслэгийг илүү холимог байдлаар өгөхийг зөвлөдөг байгаа. Тийм учраас эслэг бас нэлээд чухал. Эслэг өндөртэй хоол бид нэр хэрэглэж олон ч гэдэг юм уу тийм зүйлийг харж болно. За жишээ нь Монголд Functional Food Studio байна. Монголдас харьцангуй бас боломжууд ингээд харагдаад байгаа байхгүй юу? Тэднийх бол гурил дээр бол эслэг өндөр тапиоканы цардуулыг хэрэгэлсэн байгаа харагдтiin. Псилиум хаадгийг хэрэгэлсэн байгаа харагддаг. Ийм эслэг өндөртэй хүнсийг та нар ингээд бэлэн байгаа бүтээгдэхүүнүүдээс аваад хэрэглээд байж бас болно гэсэн. За тэгээд дараагийн нэг зүйл нь болохоор гидсэн дээр бид нэр ерөнхийдөө яригдах зүйл байна л да. Энэ гидсэн дээр яригдах зүйл маань юу вэ гэхээр гидсний одоо бид нэр 3 дахь толгоор болсон гидс гэдэг зүйл рүү орж ирнэ. Энэ бол асар том сэдв болж ирнэ. Гидсэндээ би 10-20 вебинар хийсэн ч яригдахааргүй их зүйл гарч ирнэ. Яагаад гэвэл гидсний мөвгөнцөр гэж нэг ярина, SIBO гэж ярина, IBS, IBD, Morbus Crohn гэдэг зүйлүүдийг яриад явчих учраас маш их зүйлүүдийг бид нэр гидсэн дээр хардаг болдог. Аутизмтай хүүхдүүд дээр үндсэндээ доктор Кригсман гэдэг доктор Америкийн эмч байдаг. Тэр эмч сүүлийн 20 жил за 20-оос илүү жил аутизмтай хүүхдүүдийн гидсийг эндоскопоор судалсан. Төрөл бүрийн аутизмтай хүүхдүүд тэр эмчтэр очдог, эндоскопын шинжилгээ. Маш ноцтой зүйлийг тэр эмч ярьдаг. Тэр эмч юу ярьдаг вэ гэхээр за нэгдүгээрт нь аутизмтай хүүхдүүд дээр гидсний архаг өрөвсөл бол байна. За угаасаа судалгаа шинжилгээгээр аутизмтай хүүхдүүдийн 70% гидсний архаг өрөвсөлтэй, гидсний ямарваа нэг асуудалтай байна гэдэг. Манай дээр шинжилгээ өгсөн хүмүүсээс 99% гидсний асуудалтай байна. Нэг хүүхэд бол харьцангуй хитаахан хүүхэд байсан. Хаа очиж гидсэн ихтэйжгүй гарч ирсэн. Гэхдээ тэр хүүхэд дээр оксалат өндөр байсан. Тэр хүүхэд дээр моол байсан гэдэг юм уу хүнд металл асуудалтай ч гэдэг юм уу хорт бацууд байдгаар л байжсан. Аутизмын гол шалтгаануудад битээжлийн циклийн алдагдал, хорт бацаа гаргаж чадахгүй гэл одоо та нар энийг бол маш сайн мэддэг болсон шүү дээ Тэгэхээр ийм зүйлүүд ажиадаг. Тэгэхээр гидсэн дээр бид нэр өвслийн процессуудыг хардаг. Тухайн хүүхдэд өвсөл ямар байна вэ гэдгийг хардаг. Үүн дээрээс бид нэр за шүүрэмхий гидсний синдром байна уу? Гидс зочирлын хам шинж байна уу? Гидсний архаг өрөвсөл байна уу? Магадгүй Morbus Crohn суурь байна уу? Эсвэл цэлиак байна уу? Хардаг байгаа. Тэгээ энэ дээрээс үндэслээд гидсний өрөвслийн эмчилгээ, за микробиом эмчилгээ хийх үү? Эсвэл бид нэр антибактериал эмчилгээ хийх үү? Антивирусын эмчилгээ хийх үү гэдэг зүйл гарч ирнэ. За хоёрдугаарт би энэ дээр яриаг үзүүлэх гарч ирсэн байна. Манай дээр шинжилгээ өгж байгаа хүүхдүүд дээр аденовирус нэлээд гарч ирдэг. Аденовирус та нар за эмчнэр хэрвээ байгаа бол аденовирусыг бид нар мэднэ. Аденовирусыг эцсийн дээр бид нар хэрэглэдэг. Хамгийн энгийн жишээ AstraZeneca дээр вектор уургийг зөөвөрлөхийн тулд вирусын уургийг зөөвөрлөхийн тулд аденовирусыг ашигладаг байхгүй. AstraZeneca дээр тэгж ковидын вакцин дээр AstraZeneca хэрэгжилж ирсэн. AstraZeneca дээр аденовирусыг оруулж ирсэн. Аденовирусын ямар тип 30-40 төрлийн аденовирус байгаа. Аденовирусын ямар төрөл байгаагаас нь хамаарат тухайн хүн өөрчлөлт гарч ирдэг. Хэрвээ аденовирус их өндөр гарч ирэх юм бол өндөр байгаа тохиолдолд өөхлөлт хийдэг. Өөхний процесс өөх үсэх элэг өөхлөгч гэдэг юм уу? Биеийн өөх үсэх процесс их болдог. Тархалт өөрөө тухайн хүн хоол идсэн хоол үдээгүй хамаагүй тархалт их явагдчихэдэг. Аутизмтай хүүхдүүд дээр харах юм бол жингийн асуудал маш их хийдэг. Нэг бол туранхай шимт хичээлийн дутагдaltaй үзнэ. Нэг бол маш их тархан байж байдаг. Байнгын аппетиттай байж байдаг. Лептин гормон маань байхгүй GLP-1-ийн зохицуулга алдагдсан ч гэдэг юм. Тэгээ иймэрхүү олон зүйлүүдээс салаад хоолны туршид маш их асуудалтай болж ирж байгаа.
Тэгэхээр за вирус байна уу, паразит байна уу гэдгээс хамаарат бид нар юу яаж орж ирдэг. За дараагийн нэг асуудал болохоор одоо манай дээр хэрэгжиж байгаа зүйл болохоор яг би танарт жишээ олгоод ярихад Эпштайн-Бар вирус маш их өндөр гарч ирсэн ковидтай холбоотойгоор итгэжсэн оппортунистед итгэжээд байгааг яриад байгаа шүү дээ. Тэгээд ирсэн учраас манайх дээр хүүхдүүд дээр вирусын эсрэг эмчилгээнүүд явагдаж байгаа. Вирусыг итгэжлийн бууруулаад бид нар вирусыг зогсоож чадах юм бол дараагийн детоксын процесс маань өөрөө тэнцвэртэй боломжтой болж ирнэ. Энэ бүгдийг зохицуулаагүйгээр детокс их боломжгүй. Гэхдээ детоксыг ер нь аутизмтай хүүхдүүдэд та нар байнга хийж явах хэрэгтэй. Яагаад гэвэл тэртээ тэргүй хоргоожуулах пункт задагцсан хорт бодисыг бид нар өдөр тутмаасаа авч जैन. Хүүхдээ хамгаалж чадахгүй байна. Өөр байг одоо эргэн тойрны уур амьсгал, хоол хүнс, агаарын бохор тэ ийм байгаа учраас тодорхой хэмжээний бага зэрэгээр детокс хийж хүүхдийнхээ биеийг хөндрүүлэхгүй байхад анхаарах боломжтой болж ирдэг байгаа. Тийм учраас эзэн зөвлөлттэй энэ дээрээс нь анхаарах хэрэгтэй болдог. За дараагийн зүйл нь аутист хүүхдүүдийн бараг 70-80% дээр нь байж идэг зүйлүүдийг энийг бол ерөнхийдөө хаасаагүй юм шиг ярьдаг колострид гэдэг. Колострид маш өндөр гардаг. За манай дээр өдөөний шинжилгээ өгөхөд колостридперин гэсэн нэлээд өндөр гарсан. Колострид маань өөрөө маш олон төрлийн колостридууд байдаг. Энэ дээрээс хамаарат зарим эмгэг төрүүлэгч колостридууд маань маш их токсины байлаа. Аутизмтай хүүхдүүдтэй габа маш бага байдаг гэж та нар мэдж байна. Тэгээд габа уцгаадаг те стрессийн тэнцвэржүүлнэ гэх. Тэгвэл колостридын титаны гэдэг бактери гэдэг. Энэ нь титаны токсиныг ялгаруулдаг. Энэ титан токсин нь эцсний замаар вагус мэтэр дээр дамжаад юунд орж ирдэг. Тэнд ордог. За хэрэг зээ танаа хүүхдийн тархины хориг мэдлэлтэй бол тархи руу ямар ч асуудалгүй явна. Ингэсэн тохиолдолд бага тархийг гэмтэж идэг. За үүнтэй холбоотойгоор габагийн рецептор алдагддаг. Габагийн нийлэгчл залдагснаас болоод аутизмтай хүүхдүүд габа бол дутагдaltaй үүнтэй холбоотой стресс, ууртай байдал анхаарал төвлөрсөн зүйлүүд ажиглагддаг. За энийг бид нар нэгдүгээр түтний шинжилгээгээр харж байгаа. Хоёрдугаарт органик хүчтэй тестээр харж байгаа. Органик хүчтэй тест бол ер нь бол маш гоё шинжилгээ. Манайх өнөөдөр органик хүчтэй тестэн дээр дэлхийд хамгийн сайн лабораторид шинжилгээг нь явуулдаг. За ер нь хэлэхэд энэ зүйлийг би ерөөсөө өөрөө аутизмтай хүүхдтэй ээжийн хувьд би яаж бусдад туслах вэ гэдэг үүднээс хийдэг учраас бүх зүйлийг хамгийн сайн лабораториудыг сонгосон. За ингээд бүх зүйлийг хамгийн сайн лабораториудад сонгосон. Эргээд би суралцахдаа дэлхийд хамгийн сайн эмчнэр дээр мөнгөний төлөө суралцсан. Зүгээр нэг одоо юунуудыг ч юм уу те аваагүй энэ тал дээр хамгийн сайн мэддэг эмчнэр дээр нь суралцсан байгаа. Тэгэхээр энэ миний хэлж байгаа ярьж байгаа зүйл бол маш том эмчнэрийн 30 жил 20 жил ажилласан туршлагыг би та нарт яриад байгаа. Би нэг мундаг ярьж чаддагтай энэ бүхнийг яриад байгаа бол биш л дээ. Тэр эмчнэрийн л хэдэд байгаа зүйлийг би та нарт хэлж байгаа. Дээрэс нь манай дээр өөрөө энэ маань тодорхой Монгол хүүхдүүдтэй тодорхой баримттай гарцсан юу шинжилгээний харин дээр ярьж байгаа шүү. За тэгээд энэ яасан органик хүчтэй тест бол үнэхээр гоё тест. Та нар боломжтой байдаг бол органик хүчтэй тестийг өгчих хэрэгтэй. Органик хүчтэй тест, хүнд виталин тест хоёрыг өгчих хэрэгтэй. Энэ хоёр тест бол хүүхдэд өгж байгаа нэлээд том хөрөнгө оруулалт болох гэж би бол боддог. Тэгээ энэ тестүүд маань би сая хэлсэн те зүгээр нэг газар биш ээ. Эднэр бол дэлхийд хамгаалцсан газрууд дээр бид нар манай шинжилгээний заавар дүрмийнхээ дагуу бичдэг байгаа шүү. За тэгээ колострид маш их өндөр гардаг. За колостридтэй нэг асуудал байдаг. Тэр юу вэ гэхээр аутизмтай хүүхдүүд хэл ярианы хоцрогдолтой байдаг. Хэл ярианы хоцрогдолтой байдаг учраас бид нар юу яаж чаддгүй. Хэл ярианы хоцрогдолтой байдаг учраас тэр хүүхдүүд өөрсдийгөө илэрхийлж чаддаггүй. Гэтэл гидсэн дээр маш их хэмжээний за эндоскопийн шинжилгээ доктор Кригс Манжон за энэ нөхдөний шинжилгээний хариунууд бусад эмчийн
клиник туршлагач гэдэг юм уу энэ болгоноос харахад аутизмтай хүүхдүүд дээр харахад эцний өрсөд байгаа үнэтэйгээ холбоотойгоор маш хэмжээний их өвдөлтүүд байгаа харагддаг. За нөгөө талаар аутизмтай хүүхдүүд конт гений мутац маш их байж идэг. Ийм болохоор өвдөлтийг их мэдрэх байдал зарим хүүхдүүдэд анзаардаг бол зарим хүүхдүүдэд серотонины дутагдaltaгаар холбоотойгоор өвдөлт мэдрэхгүй зэрэг зүйлүүд харж ирдэг. Тэгэхээр хүүхдэд маань гидсний өвсдөөс болоод энэ бактериудын асуудлаас болоод маш танаа хүүхэд утган ойлгохдохгүй айшилж байгаа, агрессив зан гаргаж байгаа бол ойролж бишгэж байгаа. Энэ бол ерөөсөө гидстэй та нар бодох хэрэгтэй. Гидсэнд ямарваа нэгэн зүйл болохгүй байгаа, гидс өвдөж байгаа л байж идэг байгаа. За хэд хөөрч байгаа, хэд тийм өөрийгөө одоо тэмдэглэл гаргаж байгаа юм уу? Сая би мөөг үзэргээд ярьч та тий. Эсвэл хэд OCD-тэй зан гаргаж ирж байгаа юм вирусын хадвартай холбоотой байдаг ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлийг ер нь жоохон ойлгоод ингээд өдрийн айл зүйлүүдэд гарч जैन гэдгийг харьцуулаад бид нэр явах хэрэгтэй. Нөгөө талаас энэ хүүхдүүд маань өөрөө анханасаа бусад гэр бүлүүдээсээ илүү анхаарлыг өөрсдөндөө тусцсан авцсан байдаг. Хэрийгээ мэдэрсэн хүүхдүүд гэдэг. Бас жоохон жүжиг тавих гээд байгаа хүүхдүүд бас байна. Эдгээр чинь бас ухаантай штэ. Биднээс илүү сэтгэдэг хүүхдүүд байгаа. Тийм учраас зарим хүүхдүүд дуртай юм аахгүй, дуртай чихэр бооваа идэх гэж ч юм эсвэл дэвцээ зургатаа уцах гэж аашиддаг. Эсвэл ээждээ муухай ааш гаргадаг хэрнээ аавдаа муухай ааш гаргадаггүй ч гэдэг юм уу. Иймэрхүү зан характерууд бас давхар явж байгаа учраас эднэртэй нь харьцаа энэ ялгаж салгаа та нар хүүхдээ хамгийн сайн мэддэг зүйл бол ээжнэр шүү дээ. Ээжнэр шиг хүүхдээ сайн мэддэг хүмүүс аахгүй. Тийм учраас эднэрийн сайн харж ирэх хэрэгтэй. За энэ дээр манай дээр бүтгэний шинжилгээнд дээр гистамин, тиреоптамин, габа, серотонин, тиреоптамин ингээд амиучлуудыг ерөнхийдөө үздэг. Энэгээр бид нейротрансмиттеруудын үйл ажиллагаа өгнөхөөс гардаг нь аутоиммуны өвчин байна уу, гид зочилтын хам шинж байна уу гэдгүүдийг харж өгдөг байгаа. Тэгээд энэ хүүхдээр бол серотонин болон дутагдaltaа, габа дутагдaltaа, тирозин, фенилаланин дутагдaltaа, үүнтэй холбоотой допамины солилцоо, адреналин, ацетил холины солилцоо алдагдсан, анхаарал төвлөрөл мууч гэдэг юм уу. Зөвхөн бүтгэний шинжилгээнээс бид ийм олон мэдээллийг харах боломжтой болж ирдэг байгаа. Тэгэхээр аутизмын онцлогоо, биомедикал онцлогоо бол үнэхээр супер онцлогоо байдаг. Надаар ингээд хүүхдүүд хүмүүс шинжилгээний хариу за аутизмтай ч аутизмгүй ч хүмүүс шинжилгээний хариу уншихаараа яг та миний хэлжтэй яг ингэсэн гэдэг зүйлийг бол ер нь би бол баян сонсч байдаг л та. За энэ ч бол нэгцээ заах үүрч байх энэ бол шинжилгээ ухаанд баталгаан зурсан зүйлдер шинжилгээний хариу гараад тухайн хүнийг үнэлж байгаа процесс учраас энэ бол шинжилгээ ухааны л гайхамшиг тийм л та. За энэ хэсэгтээ бид нар юу харж байгаа вэ гэхээр оксидант байдлыг бид нар бүтэний шинжилгээнээс хардаг, өрсөлдөөн процессыг хардаг, дархлын систем яаж идэвхсэн байна гэдэг хардаг. За цэсний үйл ажиллагааг хардаг. Яагаад гэвэл бид нар цэс нарийн гидс рүү орлоо. Цэс маань нарийн гидс рүү орчоод нарийн гидсний хойд боловсруулалтад оролцоод буцаа цэс маань илэг рүү очих уу эсвэл цэс маань гарах уу гэдэг бид нар хардаг. Энэ маань цэс маань өөрийгөө хордуулж байгаа тохиолдол гардаг. Түрүүнд би хэлсэн доктор Кригсман гэжсэн тийм. Кригсманы шинжилгээнд дээр хөвгөд аутизмтай хүүхдийн өвтгөн нь ходоодондоо орсон тохиолдол байж исэн. Тэгэхээр бид нар маш анхааралтай атгах матахмаар зөв нөгөө шинж хичээлээ нөгөө пробиотик пребиотикийн харьцаагаа зөв тавьчихж байгаа байхгүй. Энийг манай ээжүүд нэлээд сайн анхаарах хэрэгтэй. Тэгээ би шинж хичээлдээ сая нөгөө ингээд яриад нэлээд дутуу орчихлаа. Би энэ дээр шинж хичээлдээ нэг хэдэн зүйлийг яриа гэж бодож байна. За түрүүнд би хэлсэн тэр шинж хичээл гэсэн. Дээрээс нь манай ээж нар антиоксидант бүтээгдэхүүнийг аюул сан хэрэглэх хэрэгтэй. Витамин А, Д, Е, К ч юм уу тэрийг сан хэрэглэх хэрэгтэй. За энергийг митохондрийг дэмжихээр Q10 ч юм уу коэнзим Q10 ч юм уу энийг хэрэглэх хэрэгтэй. Дээрээс нь фосфолипид холиныг хэрэглэх хэрэгтэй. Фосфолипид холингүйгээр эсийн хөгжил хизээч авахгүй учраас фосфолипид холиныг за би бол бас л нодлонжонгоо л ирсэн. Хүүхдээ хөгжүүлэх гэвэл эсийг л ирүүлэх хэрэгтэй. Эсийг ирүүлэх хамгийн зүйл бол фосфолипид холин гэсэн. За энийгээ та нар бас анхаарах хэрэгтэй.
За ингээ гурван тулгуурыг за дөрвөн тулгуурыг эндсэндээ би гурван тулгуурыг ерөнхийдөө ярьчлаа гэж бодож байна. Эсвэл зүйл агуул та надаас асуугаарай. Бид нэг цагийн дотор нэг цагийн дотор энэ том сэдвүүдийг ярилцах боломжгүй биднэрт бол байнга ярилцах хамтын харилцаа холбоо байнгын зүйлүүдийг ярилцдаг. За би ярьлаа гэхэд та нар хэрэгжүүлдэг тий. Нөгөө хэрэгжүүлснээр буцаагаад надад манай хүүхэд ингэчлээ одоо эсвэл энэ нь болохгүй байна гэдгээ буцаагаад хэлдэг. Бид нөр өөрөө эргэх холбоотой байх тусмаа бидний үр дүн өөрөө гарч ирэх байхгүй. Тийм учраас ямарваа нэгэн зүйлдээ би дандаа эргэг холбоог шаарддаг. Эргээд яг бодит хүн байгаасаа гэж шаарддаг. Тийм учраас ингээд вебинарыг яахан тодорхойлсон болсон байгаа. За дөрөвдөг болохоор мэтэлжтийн цикл байгаа. За мэтэлжтийн циклийг манай ээж нар энтийнхээ паркинтэй холбоотойгоор бол маш сайн мэдж байгаа. Сүүлийн үед полинепцид, лейкорийн, тарампын мэдээлэлтэй холбоотойгоор зүйлүүд маш гарч ирсэн байгаа. Мэтэлжтийн цикл гэдэг зүйлийг ярихын тулд бид нар ДНХ-гийн шинжилгээг өгөх шаардлагатай болдог. ДНХ-гийн шинжилгээнд дээрээс хамаараад бид нэр генетик тухайн үндсэн дээр тухайн хүүхд дээр ямар зүйл гаргахаа гэдэг яадаг. Энтийнхээ ген бол хамгийн алдартай байдаг боловч үндсэндээ Монгол хүүхдүүдэд юу алдагдaltaй байна гэдгийг бас бид нар үндсэн одоо биологи юуны бүснэтгийнхэн хэмжээнээс нь харж болно. За амьдралын хэм маяг үндэстнүүдийн хэмжээнээс бид нэр энэ бүхнийг харах боломжтой байдаг. За тэгэхээр мэтэлжилт гэдэг маань бид нар хүн ойролцоогоо нэг 25-аас 27 мянган гентэй тий ген болгон маань ДНХ-гийн утаснуудаас тогтсож байгаа. Зарим ген нь бол нэг 2-300 мянган ДНХ-гийн утастай хаа зарим нь 2 сая орчим байдаг. За ингээд үндсэндээ бараг 400 за би энэ тоог марцчихжээ. Тэгэхээр ер нь ДНХ-гийн утас бол маш урт утас байдаг. Бараг галактикийн хэдэн юу ч гэдэг байлээ. Тоонуудын хэмжээг нь марцчихж. Тийм учраас хүний ДНХ гэж бол усар урт тийм одоо тийм та нар мэдэн штэ генетикийн сүлжилтсэн спираль утас байдаг штэ. Ийм утас байдаг. Энэ дээр үндсэн ДНХ-гийн суурьуд яаж өсөж байгаа, яаж байрласнаас нь хамаарат бид нэр генетикийг зохицуулж байдаг. Энэ суурьуудыг аль нь итгэвчих, аль нь одоо аль ген итгэвтэй байх, аль ген унтраастай байхын гол зохицуулдаг зүйл нь метилийн цикл гэдэг. Метилийн циклээр бид нэр метил бүлгийг өгснөөр тухайн генийг унтрааж асааж бид нар одоо өвчнөөс өртсөн сэргийж болно. Хоргоожуултыг зөв удирдах болно. Өвчнийг эмчилж болно. Үр удамдаа зөв генийг удамшуулах боломжтой. Бид нар ген удамшиж авдаг бол бид нар генийг бас зааж удамшуулдаг. За бид нэр өнөөдөр би буруу амьдрснаас болоод буруу генийг хүүхдтэй удамшуулсан байж болно тий. Тэгвэл эргүүлээд улаан хүүгийн ген яаж буцаад хүүхдтэй хамгийн супер генээр удамшуулах боломжтой вэ гэдгийг биднээс зохицуулах байдаг. Энийг эпигенетик ДНХ-гийн экспертүүд хийдэг. Басад энүүгээр би мэргэсэн байгаа магадгүй Монголд надаас өөр энүүгээр сурсан хүн байхгүй гэж магадгүй. Тэгэхээр энэ генетикийн зохицуултыг бид нэр зөв хийж зөв зохицуулах нь зөв байдаг. Тэгээ хамгийн чухал зүйл би энэ дээр бол өнөөдөр бол миний хэлэх зүйл бол юу вэ гэхээр за бид нэр энтийнхээ гений үндсэн хоёр юу байдаг те хувилбар байдаг. C677 тийм бол хамгийн илбэг байдаг. За детоксийн процесс B12-ыг идэвхжүүлэхэд метилийг идэвхжүүлэхэд палладин цикл маш их чухал байдаг. Гэхдээ метилжтийн цикл бол үндсэндээ метиононоос эхэлдэг. Метиононоос эхлээд метилжтийн цикл хоёр янзаар бие махбодод явагдчихэдэг. Нэгдүгээрт нь том цикл, хоёрдугаарт нь богино циклээр явагдчихэдэг. Богино цикл нь болохоор яаралтай үед богино цикл маань том цикл асуудалтай үед богино цикл явагдчихэдэг. Тэгээ энийг ерөнхийдөө би та нарт ойлгомжтой байх үднээс манай дээр ДНХ-гийн шинжилгээ өгсөн. Хүүхдийн шинжилгээнд дээр үндэслээд ярих гэж бодож байна. Энэ шинжилгээнд дээр бид нэр за энэ дээр метиононы цикл, палладин циклийг харж байгаа. Метиононы цикл бол маш чухал цикл байдаг. Энүүгээр бид нэр хоргоожуулалтын үйл ажиллагаа, нейротрансмиттеруудын үйл ажиллагаа,
шинэ тэжээлүүдийн эсийн хүн төлжих процесс гэдэг тэ олон зүйлийг бид нэр энэ дээрээс хардаг байдаг. Тэгэхээр бид нар палат маань за мэдээж аутизмтай хүүхдүүдтэй полиомиелитик ч юм уу актив биш полиомиелитик бид нар авах боломжгүй жишээ нь DHFR тэ энэ бадын хүүхдтэй удаан байгаа тохиолдолд полиомиелитик нэг палат байлгах процесс удаасарсан энэ мөрө боломжгүй учраас бид нэр полиочлыг 5 эмтийнхаа эп хэлбэрээр бид нар хэрэглэх ёстой. Дээрээс нь энэ дээр энэ хүүхдтэр энэ маань өөрөө MTR маань MTR генийн нөлөөгөөр юу B12-ыг идэвхтэй хэлбэрт оруулж идэг байгаа. Гэтэл энэ маань MTR маань удаан байгаа учраас B12 идэвхтэй хэлбэрт орж ирэхгүй дахин идэвхжиж чадахгүй. Дахин идэвхжиж чадахгүйгаас болоод метионин маань задрах боломжгүй болдог. Метионины дутагдaltaй гомоцистайн солилцоо алдагдсан үүнтэй холбоотойгоор юунууд үүссэн байж байгаа. Гомоцистайн хит өндөр болсон түүнтэй холбоотойгоор витамин нейротрансмиттеруудын үйл ажиллагаа алдагдсан, глютатион үүсэх процесс алдагдсан байж байгаа. Аутизмтай хүүхдүүдээр манай дээр шинжилгээ өгж байгаа хүүхдүүдтэй CBS гэн нэлээд асуудалтай байж байгаа. Энэ хүүхдүүдээр ч гэсэн CBS гэн асуудал үүссэн байна. Тэгэхээр энэ CBS гэн тэтгэлтэй байгаа тохиолдолд бид нар яах ёстой? Ерөнхийдөө бид нар бүх замуудыг харна л да, нийт бичилчдийн циклийн замыг харна. Дээрээс нь бусад генүүдийг харна. Шинэ тэжээлийн нөхцлүүдийг хараад энэ яг бид нар яаж зохицуулах вэ гэдгийг хардаг. CBS ген бол за нэгдүгээрт нь хапиютай холбоотой бас байдаг учраас тэдний нас шинжлэх шаардлагатай одоо тийм учраас аутизмын шинжилгээний бас шинжилгээний нэг гемийн бацин солилцооны шинжилгээдэг. Би нөгөө нэг яарад байгаа учраас 30 дуусах гад хурдан яриад байгаа шүү. Заяа. Тэгээд CBS гений мутацийг бид нэр зохицуулахын тулд B6 нэлээд хэрэглэх хэрэгтэй. B6 жоохон нейротрансмиттерийн солилцоонд оролцдог учраас жоохон хүүхдэд бол шууд эерэг болон сөрөг нөлөө маш тодорхой харагдаж ирдэг. Тэгэхээр энэ CBS генийг бид нэр анхаарах хэрэгтэй болдог. За дээрээс нь энэ хүүхдтэр бол богино зам, урт зам хоёулаа алдагдсан нөгөө богино зам байна. Витамины дутагдaltaй ч юм уу те энэ хүүхдтэр бол богино зам алдагдсан байгаа учраас витамин уу, холин уу за нэгнээс нь B12-ыг гэртээ идэвхжсэн цэглэлтэй миний хэлхийг хүсэж байгаа гол зүйл бол аутист хүүхдүүд дээр та нар полиомиелитээс илүү гэгээр B12-ыг метилкобаламин болон аденозилкобаламинаар уух нь хамгийн зөв. За гидроксич бас болж байна. Яг л CBS-ийн асуудалтай учраас стадион өсгөө антоксидант байхгүй учраас чөлөөт радикалыг бид нэр сармжуулж чадахгүй учраас энийгээ бид нэр бас анхаарал авчих юм бол зүгээр байдаг. Тэгээд энэ дээр бид нэр метилчдийн циклээр дээрээс нь одоо энэ хүүхдтэр бол метионин олж бараг нэлээд дутагдaltaй байгаа учраас нэмэлтээ метионин ч юм уу те. Нэрээ энэ дээр би нэрээ зүгээр яг та нар ч жишээ олгоод ярихад манайх метилation мастрыг өнгөрсөн хамжид сургалтын хүмүүстээр юу яасан өгсөн. Тэгээд бид нэр харамсалтай нөгөө нэг яарад өөр бүтээгдэхүүн авсан учраас манайд нэлээд хэдэн метилation мастер байгаа. Метилation мастер маань юу вэ гэхээр энэ бетаин агаа, энэ метионин байгаа, B6, BS, B12, магнезиум, цинк гэд бүх энэ метилийн циклд оролцдог бүх зүйлүүд нь кобактертайгаа байгаа тийм бүтээгдэхүүн баггүй. Тэгэхээр энэ маань өөрөө метилчдийн циклийг тэнцвэржүүлж өгөх юм бүтээгдэхүүн бас манайд бэлэн байгаа. Тэрийг бас та нар харж олно. За энэ хүүхдтээр бид нэр харах юм бол комт гений бас удаан байна. Комт ген удаан байх бол ерөн удаан байна. Энэ дээр хурдан байна. Би буруу ярьж шүү. Энэ дээр комт ген хурдан байна. Тэгэхээр маш их хэмжээний допамин маш хурдан задардаг. Допамин маш их хурдан задарж байгаа учраас анхаарал төвлөрөх боломж авахгүй, сурах чадвар авахгүй гэдэг юм уу те. Ийм зүйлүүд гарч ирдэг учраас бид нэр комт генийг тэнцвэржүүлж өгөхийн тулд метиониныг нэмээд допамины задлыг бид нэр багасгахын тулд тирозин түрүүний шинжилгээ Тэний шинжилгээ байгаа штэ тирозин фенилаланины солилцоог бид нар хардаг. Энэ дээрээс харна. Дээрээс нь анаах дээр дахиж нейротрансмиттерийн шинжилгээнүүд аваад нейротрансмиттерийн процесс генерины процесс, тирептопамны процесс энтерийг бид нар хардаг. Тэрийг ингэж харж энэ хүүхдтэр яаж мэдрэлийн үйл ажиллагааг идэвхтэй зохицуулах гэдэг зүйлийг харж ирнэ. За тэгээд комт ген хурдан байгаа тохиолдолд хоол хүнсэндээ бид нар quercetin авахгүй ч гэдэг юм уу те. Энэ мэдсэн хоолыг бид нар
маш олон төрлөөр шинжилгээнүүдийн энэ дээр зохицуулах боломжтой байдаг байгаа. За дээр нь энэ бүгд дээр B12-ын зохицуулга ер нь бол пут 2 бол бүх хүүхдүүд дээр байдаг. Би нэг ч хүүхд дээр хэвийн ажиллаж байгааг хараагүй. Манай дээр дэнфагийн шинжилгээ өгсөн хүүхдүүд дээр. Тэгэхээр энэ бол ходоод эзний замын асуудал гэдэг. B12-ыг хадгалах процесс авахгүй. Ялангуяа бүдүүн нарийн эзний хоорондын яг нийлэх хэсэгтээ нэлээ хөвдөлт өгдөг асуудлууд үүсгдэг. Ийм байгаа учраас B12-ыг маш сайн өгөх ер нь бол хэрэгтэй. B12-ыг эсрэлтгүй өнөөдөр та нар одоо ингээд юм дээр хүүхдэд туслах гэж орж ирсэн байгаа шүү дээ. Тийм учраас B12-ыг тасралтгүй жил өгөөд үзэх хэрэгтэй. Би сая хийсэн гидрокс эсвэл 3 метил бүлгээр нь өгж олон айдсууд юунаас нь дан метилкобаламинаар нь өгж болно. Миний зүгээс бол аденозилкобаламин, CBSG-ний мутацид B12 метилкобаламин хоёр цуг өгсөн байх юм бол илүү үр дүнтэй учраас та нар тэгээд өгөх нь зөв болов уу гэж бодож байна. За ингээд өнөөдрийнхээ лекцийг дуусгая гэж бодож байна. Тэгээд 5 минутын хэдүүлээ 5 минут асуултууданд ярилцаад би бол 10-аас 11 цаг гэсэн байсан 30 минутад ерөнхийдөө хэтэрсэн байна. Хэдүүлээ бас 20 минут хоцроод орсон тий. Учраас юу яая гэж бодож байна. Асуултанд хариулаад дуусгая гэж бодож байна. Асуух асуултаа нээж үү тий. Найн дээр 3 мессеж ирсэн байна. 3 мессежийг харчих. Шинжилгээний үнийн мэдээллийг бол амчираа бичээд явах хэрэгтэй. Би одоо бол цэжээр мэдгүй байна. Ерөнхийдөө юмуд дээр бол харж ирнэ. Шинжилгээний хямдрал, эцсийн хямдрал гэж ерөнхийдөө басад аутист хүүхдүүдийг би байнга дэмжиж явж байдаг. Аутист хүүхдүүдэд зориулаад багцын хямдрал гаргаж ирсэн 20% хямдрал хүртэл явж байгаа. Бараг 2-3 сая төгрөг хүүхдүүд хэмнэж явж байгаа. Багцын хямдрал бол 12 сараас хойш энэ 26 оноос хойш байх боломжтой болсон. Би чинь бас одоо амьдралаа бодъё, өөрийгөө бодъё тий. Бүх зүйлийг ингээд хүний төлөө хийгээд авах боломж бас байхгүй шүү дээ. Тийм байна гэж үү те. Чухал хэзэн шинжилгээ өгмөр байгаа даргаанчдын тест юу хоёрыг бичих хэрэгтэй, хүнд витал хоёрыг бичих хэрэгтэй. Эсвэл дангаар нь гидсний шинжилгээ, өтгөний шинжилгээ өгөх хэрэгтэй. Манайх өтгөний шинжилгээнд дээр эргүүлээд микробиом тусгай микробиом эмчилгээ хийж байгаа. Тэр бол үнэхээр гайхалтай микробиом пробиотик эмчилгээ хийж байгаа. Үр дүнгууд маш сайн гарч ирж байгаа. Дээрээс нь олон пробиотикийг яг тухайн хүнд тохируулаад хэрэгтэй пробиотикуудыг үйлдвэрлэх боломж, авах боломж гэдэг бол ер нь бол хавралтай тийм эмчилгээ хийж байгаа учраас гидсний асуудалтай бол витамины мэдээлэл бол Нутрипремиум Монголиа дээр бүх манай дээр байгаа витаминууд байгаа. Манайх бол ерөнхийдөө витамин бол дахиж санал болгохгүй байгаа витаминуудаа ягаад дахиж одоо ингээд витамин захиалгах ч юм уу янз бүрийн зүйлүүдийг хийхээ болж байгаа. Ер нь бол сургалтаа болон зөвлөгөөн дээр тусгуулаад явна гэсэн. Ингээд асууж болох уу? Микэнийгээд. Одоо энэ органик хүчлийн шинжилгээ, хүнд металлын шинжилгээ, өтгөний 3 шинжилгээ дээр 20% хямдрал байгаа болов 3 шинжилгээнд дээр 15% хямдрал байгаа, 5 шинжилгээнд дээр 20% хямдрал байгаа. 5 шинжилгээнд дээр 20%. Гэхдээ нөгөө хоёр шинжилгээ нь молдын шинжилгээ байгаа. Нэг нь юу вэ? Гемийн бацин солилцооны шинжилгээ. Гемийн бацин солилцооны шинжилгээ бол тийм үнэтэй шинжилгээс нэг 400 орчим мянган төгрөг байдаг санагдаж байна. Молдын болохоор жоохон үнэтэй 2 сая орчим байдаг. Тэгээд тэрийг өгөөд яах вэ? Тэгээд ер нь багц шинжилгээ маань 9 сая 800 ч юм уу 9 ер нь бол 2 сая гаруй төгрөг бол хэмдэрч байгаа. Багцын хямдрал 20%. Багц шинжилгээ ерөнхийдөө 9 сая гаруй болоод байгаа юм тий. 9 сая гаруй болоод тэр нь нэг 7 сая за баг 8 сая болж байлаа. Тэгээд 7 сая 920 мянга болж байлаа. Тэгэхээр нэг хямдраад нэг 2 сая гаруй төгрөг хямдраад байгаа. 2 сая 20% хямдарчаас. Манай хүүхэд болохоор нөгөө багада 10 сартай цусны хаалганд ороод цусаа авахулж исэн байхгүй юу. Тэгэхээр энэ талаар нь бас нөгөө боломжгүй байвал салгаад өгвөл альнийн төлхөө өгвөл зүгээр үү? Одоо цусгүй гэсэн үг.
Тийм Аа. үү. Тэгвэл та эргэтний шинжилгээ өгөх хэрэгтэй. Төсөхгүй байгаа тохиолдолд эргэтний шинжилгээ өгөх хэрэгтэй. Энэ дээр байгаа пемт гений мутац, пемт бол маш чухал ген л дээ. Пемт гений мутац ер нь бол би ерөнхийдөө харсан байгаа. Пемт бол маш удаан байгаа ч цогц агшдаггүй байхгүй. Энэ цэцний зогсонгол үүсдэг. Яагаад цогц зогсонгошод үүсдэг вэ гэхээр хорт бодис маш их хэмжээтэй байж байгаа. Токсинууд их байж байгаа учраас пемт генийг үйл ажиллагааг саатарлцдаг байгаа. Тэгээ түүнээс холбоотой цусны согсонгошод үүсчдэг. Тэгээ энэ магадгүй энэ асуудалтай байгаа байх гэж би харж байна. Тэгэхээр ДНХ-гийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Манай шинжилгээнд ДНХ-гийн шинжилгээ өгсөн бүх хүн дээр энэ юу байдаг. Ягаад гэвэл өөрөө пемтген удаан байна гэдэг маань бас тодорхой маш их хэмжээний токсин хүүхдэд байна л гэсэн үг л дээ ер нь бол. Одоо шинжилгээнд хамрагдвал хэзээ явахаар байна? 12 сарын 11-нд манайх сүүлийн шинжилгээ авч байгаа. Крисмас болж байгаа учраас 12 сарын сүүлээр авах ямар ч боломжгүй. 12 сарын ерөнхийдөө 12 сарын 20-доор Америк, Европ хэмдэр амралтаа авчдаг. Тэгээд 12 сарын 11-нд бид нар аваад энэ сараас аваад гэсэн. Дахин нэг мессеж. Одоо нэг хэрэг багц шинжилгээ нь өгөхөр бол одоо нөгөө аппликейшн шиг хувааж төлөх боломж өгд юм. Тийм боломж авахгүй. Харин тэр өстой боломж биш үү? Би чинь нэгт Монголд авахгүй яаж явдаг юм мэддэхгүй байгаад байгаа учраас тэрийг зохицуулах боломжгүй байгаад байна л да. Зохицуулах боломжтой байсан бол тийм боломжийг хөөрлөлөө л да. Ер нь бол шинжилгээ маань энд авахдахтаа ер нь бол дээж нь цаашаа бол асуудалгүй тээвэрлэгдээд оччихдгоо. Энэ талаар бас жоох мэдээлэл авмаар байна. За бид нэр сая ярьсан те лабораториуд маань өөрсдөө дэлхийд тэргүүлэх лабораториуд гэсэн. Энэ лабораториуд маань преаналитик гэдэг зүйлийг маш сайн мөрддөг, зарчим барьдаг. Шинжилгээнээс өмнө бид нар юу хийх ёстой вэ гэд. За хүмүүсээ битгүүлээрэ гэд ярьдаг. За шинжилгээ өгж байгаа хүмүүстээр би багтаа 2 удаа ярьдаг. За шинжилгээ яаж бэлддэг, шинжилгээнд юу анхаарах гэдэг зүйлүүдийг ярьж өгдөг. Шинжилгээнд бэлтгэх зүйлүүдийг ярьж өгнө. Дээрэс нь лабораториудаа маань шинжилгээнд утсан дээжүүдийг өөртөө судалдаг, шинжилдэг. Ерөнхий шинжилгээ гэсэн. Тэр нь юу вэ гэхээр энэ дээж өөрөө шинжилгээний чанар хангах уу гэдэг зүйлээ. Яагаад манайх ингээд сар болгон шинжилгээ аваад байгаа юм бэ гэхээр хэрвээ чанар хангахгүй шинжилгээнүүд байх юм бол бид нэр дахин шинжилгээг явуулдаг байхгүй юу? Тийм учраас дахин шинжилгээ гаргах юм бол тэрийг яадаг. Ер нь бол шинжилгээ хэрвээ асуудалтай байх юм бол дахин явуулдаг. Асуудалгүй байх юм бол шинжилгээ маань хийдэг байгаа. Тэгэхээр тэн дээр бол ямар нэгэн дээвэрлэлт дээр ч юм уу за энэ маань бодлоо гарах уу гэдэг зүйл юм бол барахтаа бас байдаг. Өөртөө лаборатори маань шинжилгээ хийгээс өмнө шалгалтаа хийчихэж байгаа байхгүй юу? За. Тэгвэл одоо шинжилгээр өгөхөр болвол тохиролцвол энд бол эмнэлэг дээр очих юм байна, тийм ээ? Манайх чи эмнэлэг авахгүй штэ бүх зүйл онлайнаар явагддаг. Тэгэхээр надаас зааварчилгаа нь одоо эхлээ бүртгүүлнэ, төлбөрөө төлнө, бүртгүүлнэ. Эзнийхэн дараа надаас зааварчилгаанууд аваад зааварчилгааныхаа дагуу януудаа яваад тэгтээд явчихдаг байгаа. Шинжилгээ бол тэгж явагддаг байгаа. Ер нь бол тэгээд цус авахгүй төнөөрөө л явчих юм байна, тий? Төн шээс 2-оор явдаг байгаа. Тийм. За. За ойлголоо. За баярлалаа. Баярлалаа. За асуулт байна уу гэж үү? Хэрвээ асуулт авахгүй бол дуусгая гэж бодож байна. Миний мэдхийн Зоёг би таниад байна. Бусдын танихгүй байгаад байна. Энэ дээр манай дээр нөгөө нэг 10 хүүхэд орж ирсэн байгаад байгаа шүү дээ тий. 10 хүүхэдтэй би шинжилгээ дээр хамаарахгүйгээр зөвлөгөө өгье гэсэн байгаа. Тэгээд тэр хүүхдүүдийн нэг юм шиг санагдчих байна. За тэгээд анхаар тавьсан ээж нартай баярлалаа. Энэ үгээрээс асууж болох уу? Уучлаарай нөгөө хаах гэж байгаа шиг болохоор нь шууд ярьчлаа. Би бол сая юм дээр юм л да чатаар тэгээд харахгүй ах шиг болохоор шууд асууж гэж таад. Ингээд нөгөө анх удаа яг мэрэгжлийн үг гэлэхдээ сонсохоор зарим нь сайн ойлгохгүй байхгүй. Ерөнхий ойлголт аваад. Тэгэхээр энэ дээр ийм зориулсан төлбөртөө ч юм уу юм нөгөө тэдүү удаагийн гэсэн тийм курс сургалт ер нь та зохион байгуулах боломжтой юу? Манайх нөгөө өөртөө төслөө гэдэг 3 саяын сургалт байдаг шүү дээ. Жилийн 3 саяын сургалт байдаг. 3 саяын сургалтын дээр энэ бүх шинжлэх ухааны юмнуудыг 14 онд нэг удаа вебинар хийдэг байгаа. Дээрээс нь юу яадаг? Эмчилгээ зөвлөгөөнүүдээ өгдөг тийм байгаа. Тэн дээр бол шинжилгээнд хамрагдсан хүмүүс бол тэр сургалт руу ороод ер нь бол явдаг
байгаа байнгын надтай өнгөө үзүүлээд тэ өнгөө зөвлөгөө аваад тэгээд явдаг жил явцаанд өнгөө юмуд яадаг. Юу байгаа сая би аутизмтай хүүхдүүд дээр маш хямдхан 3 сарын 50,000 гэдэг бол баг өнгөөгөөс ялгаагүй шүү дээ тий. Өнгөөгөөс ялгаагүй 10 хүүхэд сая бүртгээд авцсан. Одоо бол бүртгэх боломжгүй л дээ. Эхний удаа би ямар ч гэсэн 10 хүүхэд аваад за тэр 10 хүүхэдтэй би ганцхан шаардлага тавьсан байгаа тэр юу вэ гэхээр эргэх холбоо буюу гарсан үр дүнгээ мэдээлэх гэдэг яасан. Яагаад гэвэл амчигийн үйл ажиллагаа ингээд хөндлөнгөөс харахаар амар ингээд 2-3 сая төгрөгийн ч юм уу 10 эдэн сая төгрөгийн шинжилгээ юм шиг харагдаад идэг. Яасан юм дэ ардаа би маш их мөнгийг зарцуулж ажиллаж байдаг. Тэрэн дээрээ ингээд надад бол ашиг бол яг үнийг хэлэхэд байдаггүй байхгүй юу. Яг би энэ чиглэлээр ажиллаж байгаа өөрөө аутизмтай хүүхэдтэй учраас нэгэнт энэ дэлхийн олон эмч нартай контакт үүсгэсэн энэ харилцаа холбоогоо байнгын одоо ажиллагаатай байлгахын үднэс энэ бүх зүйлүүдийг хийгээд байгаа. Тийм учраас энийг илүү ингээ хүмүүст хүрэхийн тулд нэг 10 гэр бүл авсан зарлага багтаагаар бид нэр яаж шинжилгээ өгөхгүйгээр үндсэн одоо гол асуудлыг би сая ярьлаа штэ та нарт те тэрэн дээрээ тулгуурлаад би нэг 10 гэр бүлийг чиглүүлээд явна. За 3 сарын дараа үр дүн гарах бах. Тэр 3 сарын дараа үр дүн гарсны дараанаас дахиад нэг 10 гэр бүл авах ч юм уу те. Иймэрхүү зарчмаар энэ нь бол шинжилгээ өгөөгүй хүмүүст бас боломж ас олдогдож явж байгаа. Тэр 10-ын л үндсэндээ мэдээлэлээс хамаарна гэсэн үг. Энэ нь бол хамгийн боломжтой зөв хувилбар бол айдал болох баг дээр нь хүүхдийн ядаж хүнд виталыг гаргах байхгүй юу? Хүнд виталыг гаргаад хоргоожуулаад тэгээд явах хэрэгтэй гэсэн үг тийм. Саяны нөгөө сургалт нь болохоор 5 нас хүртэл гэсэн байсан баха тий. Манай хүүхд 8 нас 5 нас гэж би нэг ч яриаггүй. Хөрөөсөө тэгэж яриаггүй. Нэг юу явж исэн баг. Тэгвэл би дахиад андуурчиж олон юм дотор яг үндэ төөрөөд ах юм уу? Тэгээд манай аутизмтай хүүхдүүдэд зориулсан биомедикал илүү аутизмыг амгаах биомедикал ч илүү тэг өөрөө группийг нэрмэтгэхгүй тим групп яаж байгаа. Дээрээс нь амчи community нэгдэж байгаа. Нэгдсэн байгаа. Тэр амчи community дээр ерөнхийдөө бүх зүйлүүд явагдана. Эхний удаа би энэ 10 хүүхдийг аваад манай өөртөө туслахын хэдэн хүүхдүүд байгаа. Өөртөө туслахыг нь явна. Удахгүй би элэгний детокс хийх гэж байгаа хийн. Ягаад гэвэл өвлийн цаг болцсон маш их хэмжээний хорт бодистой яаж байгаа. Үнэхээр өөртөө эрүүл байдлыг анхаарыг гэдэг хүмүүстээр манай явагдаад явах гэж бодож байна. За ажлаа хооланд дээр нэг юм хэлцчихлээ. Тийм байна. За. Маш их баярлалаа. Ер нь айгүйх нөгөө яг л одоо Монгол улсын ангаахаас боловсролын яамнаас зэрэг өгсөд идэг мэдээлэл байгаа байхгүй. Бид нар одоо яг хизээ эхлээд ямар шинжилгээ өгөх ёстой юм. Одоо хүүхд маань ямар төвчөнд явж байгаа. Одоо энэний дараа ямар одоо витаминыг хэрэглэх ёстой юм. Ийм байгаа юм чинь ийшээ нь одоо шилжүүлэх хэрэгтэй гэдэг л тийм л юм одоо хайгаад идэг ерөөсөө. Тийм юм бол хизээч эрүүл мэндийн яам Монголын эрүүл